Адуу малыг тусгай эмнэлэгт аваачиж, шинжилгээ авч, хагалгаа хийж, хэвтэн эмчлүүлнэ гэхээр та гайхаж байна уу? Өвөр Монголын Шилэнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны мал эмнэлэгт энэ бол жирийн нэг бодит зүйл болжээ. Тус хошуу 2023 онд малын оншилгоо эмчилгээний бодит хэрэгцээнд тулгуурлан мал аж ахуйн салбарын өөрчлөлт шинжилгээний төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал малын эрүүл мэндийн оншилгоо эмчилгээ судалгааны жишг төв байгуулж, Өвөр Монголын Ройму хөдөө аж ахуйн технологийн компанитай хамтран Ройму мал эмнэлэг байгуулжээ. Жишг төв нь бэлчээрийн мал аж ахуйг өөрчлөн сайжруулах туршилтын дэд төсөл юм. 14 сая юаны хөрөнгө оруулалттай 63 мянган гаруй метр квадрат талбай бүхий оншилгоо, эмчилгээ, лаборатори, хагалгааны өрөө, эмийн сан зэрэг цогц үйлчилгээг нэвтрүүлж, малын өвчний оншилгоо, эмчилгээ, шинжилгээ, сургалт, судалгааг нэгтгэсэн байна. Хамгийн сайн чанарын эмийг зах зээл, тэрчлэн Өвөр Монголын тогтоосон стандартаас доогуур худалдан авах боломжтой юм. Нутгийн малын эмч нараа сургалтад тогтмол хамрагдах боломж бүрдснээр орон нутгийн чанартай малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв оновчтой оншилж эмчлэхэд чухал үүрэгтэй юм. Түүнчлэн Баруун Үзэмчин хошуу бэлчээрийн мал аж ахуйг өөрчлөн шинжлэх төслөх хэрэгжүүлж 2023 оноос махны чиглэлийн үхэр тэжээж бордох бааз байгуулж эхэлжээ. Ферм байгуулахад 1.5 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулалтыг 3 үе шаттай хийж 58,200 м² талбай бүхий 10 мянган үхэр бордох хүчин чадалтай, байгаль орчин дээлтэй, нэгдсэн стандарт бүхий байгууламж барьж байна. 现在我们牧场采购的是350公斤左右的西门塔尔公牛，都是从当地牧民手中采购的，比正常市场价格高于1块钱左右。一头牛牧民可以多赚1100元左右。350公斤的牛现在采食量可以达到17公斤左右每天。然后我们计划育肥200天左右，增重后体重可以达到650公斤到670公斤左右。